байхгүй. Хүү яг нэг өдрийн хоолоо идчихэд орой хоол идэх хоорн яг өсдөг штэ ингээл үл дарах гал ингээл. За тэр хооронд нэмэгдэл хоол өгдөг. За тэр нь юу вэ гэхээр одоо ээдэн байж болж байна, төрөл бүрийн жимсний нухш байж болж байна, талхны нухш байж болно, боовны нухш байж болж байна. Тийм нухшнууд байдаг байхгүй. За тэрийг ээж авдан зааж өгдөг. За тэр нэмэгдэл хоол гэхэл хүмүүс хөөх одоо тийм нарийн байгаа байхгүй, ийм байхгүй гэл тэгдэг. За гэрийн нөхцөл та хүүхдэд юу хийж өгч болох уу? Тэ та ингээл хүүхдэд их чи ингээ нэмэгдэл хоол ингээ нэг жоохон ингээ балхан 200 г хоол хийгээд өгчөөрэй. Хүүхч их дуртай байдгийн. За танай хаана амьдардаг вэ? Танд одоо гэрт галт туганд чи ямар таныг төхөөрөмж байна. За байхгүй бол та ингээрийгээд одоо чинь манай чинь айл болгонд байдаг. Илэг байдаг шүү дээ. Илгээр ч гэсэн хүүхдээ нэмэгдэл хоол хийгдэж болно. Заавал тэр чинь нөгөө нэг одоо жигтэйг үнтэй авч чадхааргүй те нарийн ногоонууд тийм нугшдаг жигтэйхэн тийм одоо жимсний нугш шахдаг машин байгаа албагүй те. Тэгэхээр зэрэг яг тэр гэрийнх нь нөхцөл тааруулаад та хүүхдээ нэмэгдэл хоолыг ингээд өгчөөрэй гэд ерөнхийдөө тэгээд зөвлөгөөхөр илүү дуртай хүлээж авдаг. Хүмүүс одоо нөгөө анхаарлыг яг ингээд танд зориулж байгаа шүү гэдэг ингээд анхаарал хандуулахаар илүү дуртай хүлээж авдаг.